Заасан бацгаана уу? Би өмнө ярьжсэн үндэсний ерөнхий шинжилгээнд дээр нийтлэн хязгаар ажиллаж байгаа учраас мэдээлэл өгье гээд тэгэхээр бид нэр лабораторийн шинжилгээнүүдийг нэлээд бараадаг төвчнийг онцлог, өвчнөөс үржилсэн сэргийлэх, эмчилгээний явцыг хянах, аль эсвэл шинжилгээ ухааны зорилгоор бүлгүү хэрэгэлдэг байгаа. Тэгээд энэ дундаас үндэсний ерөнхий шинжилгээ бол хизээж хаанч өгөх боломжтой шинжилгээ учраас бид нэр жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад шинжилгээ өгч байх нь зөв болов уу гэж бодож байна. Мэдээж цэсний шинжилгээ хизээ өгснөөс тухайн хүн өвчтөй байсан, халдвар авсан, халуунтай байсан гэдгээс хамаарат үзүүлэлтүүд янз бүр гарах учраас бид нэр шаардлагатай тохиолдолд дахин шинжилгээнүүдийг авч хянаж байх шаардлагатай. Тэгэхээр энэ хүүхдийн ихтэй адилхан шинжилгээнүүд нэлээд нийтлэг байгаа. За цус багталтай төмөр дутагдлын цус багталтай аль эсвэл витамин B12-тай холбоотой цус багталтууд нийтлэг байгаа учраас би энэ удаа витамин B12-тай холбоотой зүйлийг тайлбарлая гэж бодож байна. Яг энэ шинжилгээнд дээр харахад гематокрит гэсэн, гемоглобин гэсэн, дээрээс нь МЦХ гэсэн, МЦХЦ гэсэн байгаа ба харин RDV багассан байгаа. Энэ бол ерөнхийдөө витамин B12-ын дутагдал байгааг ерөнхийдөө маш тодорхой илэрхийлж байгаа үзүүлэлт ба гэхдээ бид нар энийг илүү баттгах зорилгоор шийсэнд витамин B12-ыг үзэх. Шийсэнд витамин B12-ыг үзэхгүй л дээ метил маланы хүчлийг бид нэр үздэг. Метил маланы хүчил их гарах юм бол витамин B12-ын дутагдaltaй байгааг илэрхийлдэг. Мөн бид нар гэсэн B12-ын идэвхтэй болон идэвхгүй хэлбэрийг үздэг байгаа. За тэгэхээр витамин B12-ын дутагдал. За ерөнхийдөө функционал ангаах ухаан бол яагаад гэдэг зүйлийг тайлбарлаж эмчилгээг оролддог. Тэгэхээр витамин B12-ын дутагдал бол тэр чигтээ ходоод эцний замын өвчлөлттэй холбоотойгоор витамин B12 дутагддаг учраас хэрэгцээ B12-ын дутагдал илэрсэн бол нэмэлтээр шүрэмхий эзний синдром байна уу, целиак байна, эсвэл хүнсний үл цогцол байна уу, эзний архаг өргөсөл байна уу гэдгийг заавал онцлуулах хэрэгтэй.